Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд усан үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ээлжид сүрдүүлгээ хийсэн байна. За түүний хувьд Ираны дайнтай холбогдуулан Ираны талд нэгэн сүрдүүлгийг хэлж байгаа юм. За тэрээр хэлэхдээ Ормосын хоолойг 4 сарын 6-ны өдөр гэхэд нийхгүй бол Ираны цахилгаан станц гүүрүүдэд цохилт өгнө гэж занал хийсэн байна. За Ормосын хоолойн хувьд дэлхийн газрын тосны 20 орчим хувь дамждаг дэлхийн худалдааны артерийн судас болсон газар юм. За мөн сар бүр ойролцоогоор 3000 орчим хөлөг онгоц үүгээр дамжин өнгөрдөг боловч сүүлийн өдрүүдэд энэ тоо эрс багассан байдалтай байна. За мөн дэлхийн бордооны худалдааны 3.1 орчим нь энэ хоолойгоор дамждаг. За энэ хоолой бол ойрох дорндын хүнс технологийн хангамжийн гол сувг болсон ийм хоолой. За тэгвэл Дональд Трамп 4-р сарын 6 гэхэд Ормосын хоолойг нээхгүй бол Иранд хүчтэй цохилт үүлнэ гэж занал хийсэн. За тэрээр Truth Social платформд оруулсан постондоо бичгтээ мегмар гарагт Иранд цахилгаан станцын өдөр гүүрний өдөр болно. Үүнтэй адил зүйл байхгүй. Галзуу навчнуудаа хараал эцэн хоолойгоо нэ эс тэгвэс та нарт хамт амьдран зүгээр хараарай. Аллахад магтаал оршиг ерөнхийлөгч Дональд J. Трамп гэсэн мессежийг оруулсан байна. Тэрээр өмнө нь 3-р сарын 21-нд хэрв Иран 48 цагийн дотор Ормосын хоолойг нээхгүй бол цахилгаан станцуудыг нь хамгийн томоос нэхлээд зохиж устгана гэж мэдэгдэж байсан. 2 хоногийн дараа тэрээр улс орнуудын хооронд маш сайн яриа хэлцээ үр бүтээлтэй өрнөж байгаа эрчим хүчний дэд бүтцийнхаа эсрэг цохилтыг 5 хоногоор хойшлуулсан гэд мэдэгдэж байсан. Ингээд 3-р сарын 27-нд Трамп Ираны засгийн газрын хүслийн дагуу эрчим хүчний станцуудад халдах ажиллагааг 10 хоногоор хойшлуулж хугацааг 4-р сарын 6 хүртэл хойшлуулна гэсэн мэдээлэл хийж байсан. Харин 4-р сарын 6 гэсэн хугацаа ойртож байгаа учраас энэхүү Дональд Трампын зүгээс бүхнийг там болгохоос өмнө 48 цаг байгаа гэсэн анхааруулгыг энэхүү өгсөн байна. За харин энэ хооронд бол зарим улс орнууд Ирантай яриа хэлцээ өрнөөсийн үр дүнд Ормосын хоолойгоор өөрийн тээврийн онгоцуудаа нэвтрүүлж байгаа ийм мэдээлэл гарч байна. За тухайлах юм бол Оманы 3 нефт тээвэрлэгч танкер, за мөн Францын эзэмшлийн нэг контейнерийн хөлөг онгоц, Японы эзэмшлийн хий тээвэрлэгч хөлөг онгоц пүрэв гарагаас хойш Ормосын хоолойгоор дамжин өнгөрсөн байна. За энэ нь Ирантай найрсаг гэж үздэг хөлөг онгоцнуудаа нэвтрүүлэх бодлогыг Иран явуулж байгааг харуулж байгаамаа. Францын CMA, CGM эзэмшлийн чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц пүрэв гарагт Ормосын хоолойгоор дамжин өнгөрчээ. Энэ өдөр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон цэргийн ажиллагаагаар биш харин зөвхөн дипломат хүчин чармаалтаар дамжуулан энэ хоолойг нээж чадна гэж мэдгдсэн. Францын хөлөг онгоц Ираны усан замд орохоос өмнө автомат таних тэмдэгэ харуулах дээр бол Франц эзэмшигчтэй болгон өөрчилж Ираны эрх баригчдад аль улсын хөлөг онгоц дамжин өнгөрч байгаа тодорхой мэдээллийг өгсөн байна. Marine Traffic болон LNG-ийн мэдэгдэж байгаагаар Оманы тээврийн удирдлагын ажилуулдаг 2 том түүхий тээвэрлэгч онгоц, за нэг LNG мөн пүрэв гарагт Персийн булангаас гарсан байна. За хөлөг онгоцны хяналтын мэдээлэл дохойн алга болсон. За учир нь бол тухайн үедээ гарцаар гарах үедээ EIS дамжуулагчаа унтраасан байх магадaltaй гэж үзэж байна. За Америкийн нэгдсэн улс цохилт өгөхөөс өмнө Иран Америкийн хооронд яриа хэлцээ өрнөж байсан. За энэ үед Оман улс жуулчлагчаар ажиллаж байсан. За мөн цохилт эхлүүлсэнийг шүүмжилсэн ийм мессежийг тухайн үедээ өгч байсан. Ираны зүгээс Оманыг Ирантай найрсаг харилцаатай улс гэж үзэхэд хүргэсэн байна. За Японы Mitsui O.S.K. Lines компани эзэмшдэг Панамын далбаан дээр хөвдөг сохоор LNG танкер Ормосын хоолойг мөн гаталсан тухай мэдээлэл гарч байна. За энэ нь бол мөргөлдөөн эхэлснээс хойш тус хоолойг гаталсан Японтой холбоотой анхны LNG буюу байгалийн шингэрүүлсэн хэд тээвэрлэгч онгоц болж байгаа юм. За Mitsui O.S.K. Line компани хэвлийн төлөөлөгч Reuters агентлагт хизээ гарсныг болон яаж яриа хэлцээ хийсэн талаар тодорхой хэлэхээс татгалзжээ. Баасан гарагийн өглөө гэхэд Японы компаниудын эзэмшдэг эсвэл ажилуулдаг 45 орчим хөлөг онгоц тус бус нутагт гатсан хэвээр байгаа гэдгийг Японы тээврийн яам мэдгдсэн. За мөн тээврийн мэдээлэлээс гарахад Mitsui компани эзэмшлийн өөр нэгэн шингэрүүлсэн хийн танкер болох Green Sunway нэртэй хөлөг онгоц баасан гарагийн өмнө Ираны нутаг дэвсгэрт хамаарах усан замаар дамжин Персийн булангаас гарчээ. Энтхийн далбаатай уг хөлөг онгоц нь India Ship Crew нэртэй тохойгоор зорчих газраа заасан байна. За түүнчлэн Панамын далбаатай тээвэрлэгч мөн асар том хөлөг онгоц болох Даниса мөн адил замаар Персийн булангаас гарч бүгд найрамд хятад ард улсыг чиглэн хөвсөн байна. Ираны хувьд Ормосын хоолойд газрын мэнд тавих зэргээр Ормосын хоолойг хааж байгаа ч гэсэн өөртөө найрсаг харилцаатай зарим улсын хөлөг онгоцуудыг нэвтрүүлж байгаа нь үүнээс харагдаж байгаа юм байна. За тухайлах юм бол бүгд найрамд хятад ард улстай холбоотой газрын тоос
бус ачааны хөлөг онгоцууд дипломат зохицуултын хүрээнд хоолоогоор дамжин өнгөрч байна. За мөн бүгд найрамдах энтэг ус нь мөргөлдөөнд төвийг сагсан байр суурь илэрхийлж байгаа учраас тус улсын далбаатай шингэрүүлсэн хий нефт тээвэрлэгч онгоцуудыг аюулгүй нэвтрүүлж байгаа. За мөн Ираны зүгээс Пакистаныг аюулгүй нэвтрүүлэх эрхтэй орнуудын тоонд оруулсан 3 дугаар сарын дундуур Ормосын хоолоогоор дамжин Персийн булангаас Пакистаны далбаатай доор хаяж нэг тээвэрлэгч онгоц нэвтэрсэн мэдээлэл байна. Оросын албаны улсын хувьд ч гэсэн мөн энэхүү хоолоогоор онгоцуудаа чөлөөтэй нэвтрүүлэх юм боломжтой гэдэг нь аль биесээр хүлээн зөвшөөрөгдсөн. За учир нь гэвэл хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаатай байдаг. Энэ харилцаа сүүлийн үед гүнзгийрч байгаа. За мөн дайны үеэр Москва Тегераныг дэмжсэн байр суурьтай байгаа нь ийхүү одоо Ираны зүгээс Оросын хөлөг онгоцуудыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг олгох гол шалтгаан болж байгаа. За мөн Ирак улсыг найрсаг харилцаатай гэж тодорхойлсон орнуудынхаа тоонд оруулж Багдадын бодлого мөн оршдог зэрэг зүйлүүдтэй холбогдуулан ийхүү бас тус улсын хөлөг онгоцуудыг нэвтрэгт нь тодорхой нэгэн одоо хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх ийм бодлого баримталж байгаа юм байна. За мөн бусад орнуудын зүгээс ч гэсэн Ирантай яриа хэлцээ өрнүүлэх замаар өөрсдийн хөлөг онгоцоо нэвтрүүлэхийг оролдож байгаа. За тухайлах юм бол Малайзийн зүгээс Тегерантай шууд яриа хэлцээ хийсэн. Ингээд Малайзийн газрын тосны танкеруудыг нэвтрэхийг зөвшөөрсөн. За Иран бас дамжин өнгөрөх төлбөрөөс Малайзыг чөлөөлөх бодлого баримталж байгаа. За мөн Тайландын хөлөг онгоцтой холбоотой хэрэг явдал гарч байсан ч гэсэн Тайландын эзэмшилд байдаг хөлөг онгоцны танкеруудыг өрнүүлсэн дипломат хэлэлцээний дараагаар энэхүү хоолоогоор нэвтрүүлэхийг нь зөвшөөрсөн. За мөн мөргөлдөөний үеэр хүмүүнлэгийн болон логистикийн хамтын ажиллагаа өрнүүлсэн явдал талархан Иран Малайзийн хөлөг онгоцыг Ормосын хоолоогоор нэвтрэх орнуудын тоонд оруулж байгаа. За мөн Иран Бангладештэй зохицуултаа нэвтрүүлэх боломжтой хязгаарлагдмал дамжин өнгөрөх хэрэгтэй найрсаг ус гэж одоо тодорхойлон тус улсад бас тодорхой давуу байдлыг олгож байгаа юм. За харин Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс цэргийн үйл ажиллагаагаа өрнүүлсэн хിവэр байгаа. За мөн Ираны зүгээс ч гэсэн хариу давталгаа үйлдэж байгаа. За хамгийн сүүлд гэхэд F-15E онгоцыг Ираны зүгээс буудаж унгаасан. За энэ бол Америкийн нэгдсэн улсын одоо цэргийн хүчний онгоц байсан. За энэ онгоц одоо суурсны дараа бол тухайн онгоцны хоёр нисгэгчийн нэг нь сураггүй алга болсон. За ингээд 90 хайх үйл ажиллагаа, аврах үйл ажиллагааг явуулсны үр дүнд тухайн одоо нисгэгчийг нэм гаргийн өглөө одоо олж авсан гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч мэдгдсэн. За мөн Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс давталгаагаа өргөжлүүлсэн хിവэр байгаа. За мөн Ираны зүгээс ч гэсэн хариу давталгааг өрнүүлсэн хിവэр байгаа. Өөрөөр хэлбэл дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжилсэн байдалтай байна. За сүүлийн үед бол Ираны зүгээс Америкийн нэгдсэн улсын онгоцыг буудаж одоо унгаасан байгаа. Энэ нь F-15E онгоц байсан. За үүнд бол хоёр нисгэгч байсан. Нэг нь сураггүй алга болсон. За авран харах хайх үйл ажиллагаа явуулсны үр дүнд тухайн одоо цэргийг амьд мэнд одоо олж авсан ийм мэдээллийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нэм гаргийн өглөө мэдгдсэн байна. Америк, Израиль, Иран цохилт төгч за дээд удирдагч Аятолла Хоменей болон цэргийн өндөр албан тушаалтай улс төрийн удирдагчдыг хөнөөж байгаа. За гисэн хэдий ч бол энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа намжих байдал ажиглагдахгүй байна. За энэхүү одоо Америкийн нэгдсэн улс болон Израилийн хамтарсан цохилт өгснөөс хойш Иранд доор хаяж нийтдээ 2076 хүн амь насаа алдаж нийтдээ 26500 хүн шархсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа улам бүр одоо ширүүсэх хандлагатай байна. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн мессежүүд ямар нэгэн байдлаар бодит амьдралд одоо биелэлээ олсон тохиолдолд хоёр улсын хоорондох энэхүү мөргөлдөөн зөрчил цаашид улам бүр дамжрах. За магадгүй бусад орнуудыг энэхүү одоо зөрчил мөргөлдөөндөө татан оролцуулах улмаар бол бүс нутгийн хэмжээний дайн байлдааны үйл ажиллагаа болж улам бүр дамжирч шатлан өргөжих магадлал байгаамаа.